Өнөөдөр би та нартаа заг гэсэн домог үлгэрийг уншиж өгье. Эртээ урдын цагт сайхан санаатай хараацай шувуу аюулт өвчнөд нэрвэгдсэн тарвгыг аврахаар ач тус болох хэрэгтэй юмыг ирж орчлон хорвоогоор нэг хэсэж явжээ. Тэгж явсаар өхөлгүй мөнхийн усыг олж амандаа балгаад нисэж явтал хорон санаатай хэдгэн түүнийг мэдээд гинт час хийтэл хатгасанд хараацай шувуу дуу алдахдаа амандах аршаанаа асгаж орхижээ. Тэр ач тустай аршаан нь заг модон дээр тусчээ. Түүнээс хойш заг модыг элдэв өвчин эмгэгт хэрэглэх болсон юм гинэ. Заг модны энэ ангаах увдс нь түүн дээр мөнхийн ус буюу аршаан тусааснаас болсон юм гин. Тарууга заг модны учрыг мэдсэн болохоор тахал өвчин гарахад говь нутгаас заг модыг зөөж аялдаг бочээ. Хараацай шувуу мөнхийн усаа асуусандаа харамсахдаа хэдэгний хатгсан хилээ суулж хайжээ. Хэдгэн хилээ суглуулсан болохоор юм хилж чадахгүй хийдимий дүнгэндэг болсон юм гэнэлээ.